Хай. Эхний асцендентийн 8 дугаар сарыг харцгаая. За юун төрөнд уг бичлэгийг үзэхээс өмнө асцендент ордоороо үзээрэй гэж санал болгоё. Нарны орд биш шүү. Хэрвээ та асцендент ордоо мэддэггүй бол бичлэг интернет руу ороод birth chart calculator хайж олоод өөрийнхөө төрсөн он сар өдөр цаг минут төрсөн газрын мэдээллүүдээ оруулаад өөрийнхөө мандалт орд буюу асцендент ордыг олох боломжтой. Асцендент орд гэдэг нь яг юу вэ гэхээр таны төрж байх мөчөд Тэнгэрийн хаяаны зүүн зүгт мандаж байсан одны ордыг хэлдэг байгаа. Асцендент орд нь ойролцоогоор 1-2 цагийн хооронд өөрчлөгдөж байдаг учраас таны төрсэн цаг минут төрсэн газрын байршил хамгийн чухал байдаг байгаа. За эхний асцендентийг эрхшээгч Буд гариг нь одоогоор Арслангийн орд буюу 3 дугаар хавар дээр зочилсан байна. Эхний ордын хүмүүс төрөлхийн байглаасаа сониуч, хөдөлгөөнтэй, аялах дуртай, нийгэмшил дуртай, найзрахыг, харилцаа холбоонд дуртай, юм болгоныг сонирхож судалдаг, юм болгоны тодорхой хэмжээнд бага зэргийн мэдээлэлтэй, мэдлэгтэй, хаана юу хэн ямар хов ярьж ийн бүгдийг мэддэг, оролцдог хүмүүс байдаг. За тэгэхээр одоогийн байдлаар бол эхний асценденттай хүмүүс өөрийн төрлөх тухайн сониуч зан чанарынхаа дагуу мэдээлэлтэй харьцаж байгаа, ямар нэгэн шинэ хэл сурж байгаа, эсвэл ямар нэгэн ойрын айлд гарч байнгын хөдөлгөөнтэй байгаа, эсвэл наймаа хийж байгаа, маркетинг хийж байгаа гэх мэтлэнгээр 3 дугаар хаусын сэдвийн хариуцах сэдвийн хүрээнд төвлөрч буй цаг үе юм а. Яг өөрийнхөөрөө байх боломжтой тэм цаг үе нь одоо өрнөж байна. Зарим эхний асценденттай хүмүүс ямар нэгэн сертификат авах гэж хичээж байгаа, ямар нэгэн зүйлийг байнгын давтан хийж суралцж байгаа, эсвэл зарим нь бичиг цаасны ажилтай, эсвэл зарим нь үнэхээр байнгын хичээлээ хийж байгаа, шалгалт өгөхөд бэлдэж байгаа ч юм уу те. Гэх мэтлэнгээр 3 дугаар хавсан сэдвүүд нь эрчимсэн, таныг хүрээлсэн тийм цаг үе болж өрнөж байна. За 8 сарын 1-нд Буд гариг нартаа уулзнаа. Энэ нь 7 сарын 30-наас 8 сарын 3 хүртэл нөлөөлнө. За 8 сарын 11-нд болохоор Mercury retrograde дуусна. Тэгэхээр 9-ээс 13-ны хооронд уг өөрчлөлтүүдийн ингээд зэн там болоод нэг цэгцэрнэ гэдээ ойлгоход болно. Өнгөрсөн 3-7 хоногийн турш Буд гариг буцах хөдөлгөөнд орж таныг бага зэргийн ядраасан, эсвэл эрүүл мэндийн асуудлууд чинь сөгсөн, эсвэл илүү ихээр чармах шаардлага гаргасан, эсвэл эргэн тойрон амар замбраагүй үйл явдлууд болоод байсан байж бас магадгүй, эсвэл амар их олон алдаа гарах ч юм уу те. Энэ логикгүй үе ингээд өндөрлөөд нэг тийш цэгцрэх үе бол 8 сарын 11 юм а. Гэхдээ яг 8 сарын 1-нд энэ асуудлууд нь тэр асуудал нь бол юу ч хийж болно. Таны хос ярилцаас, таны эрүүл мэнд, таны ажил мэргэжил юу ч хийж болно. 8 сарын 1-нд яг нэг иймэрхүү юм байна, ойлгомжтой болж байгаа нэг 30-40% нэг ойлгоно. 8 сарын 11-нд яг зэн там болоо. За яг энэ темплетийн дагуу цаашаа үргэлжлэнэ гэдээ ойлгоорой. Альва гариг ухрах хөдөлгөөнд шилжих болгоонд асуудал ингээд дараагийнхын шат руу шилжиж биднийг хөгжүүлэх гэж ингээд өөрчлөлтүүдийг авчирж биднийг сордог. Тийм учраас энэ үеийн өөрчлөлт мэдээж амаргүй байдаг. Тийм болохоор хүмүүс бид нар их ядардаг. Mercury retrograde ялангуяа үйл ойлголцол үүсэх мэдээллийн асуудлуудыг гаргаж, эсвэл аваар осол гаргах ч юм уу, хний нэг өвдөгч байдаг, эсвэл байнгын нэг тийм ядаргаатай байдаг. Энэ ялангуяа Gemini ascendant болон Virgo ascendant нар энэ үеэр хохирогч нар болж үлддэг. Энэ үеэр маш ихээр хохирдог гэж бодож байна. За 8 сарын 15 болон 18-нд Буд гариг ангараг гаригтай sextile аспект үүсгэнэ. 8-аас 25-ны өдрүүдэд бол гимтэж бэртэх, аваар ослоос болгоомжлорой өвдөх, эсвэл эргэн тойрны хүмүүстэйгээ эвд хинжингүү байж муудалцах гэх мэтлэнгээр нөлөөлнө. Энэ нь жоохон ангарагийн нөлөө чинь жоохон дайн шиг шүү дээ. Тайван биш, таныг хөдөлгөөнтэй завгүй болгодог, эсвэл хүмүүс таныг амар ядрааж, таныг бусадтай тэмцэлдүүлдэг, өрсөлдөөнтэй урамсгал бүрдүүлдэг. Тэгэхээр 8-аас 25-ны үеэр бол болгоомжтой байгаарэ гэж зөвлөмөр байна. Mercury retrograde-ийн дараах 14 хоног бас яг энэ үед таарж байгаа учраас ажиглах цаг үе байгаад. За 7 дугаар хавас буюу бүх төрлийн нэг харилцаа, хосын харилцаа, гэрлэлт, түншлэл гэх мэтлэн сэдвүүдийг харцгаая. 8 сарын 12-нд сугар гариг
барах сод гарагтай уулзнаа. Энэ нь маш эерэг таатай нөлөөтэй байна. 8-аас 16-ны хооронд бол хосын харилцаанд эерэг таатай, болзоонд явах, гэрлэх санал тавих, эсвэл зүгээр шинэ харилцаа үүсгэх, үерхэх, эсвэл зүгээр л өөр хүмүүстэй уулзаж нийгэмшиж цагийг зугаатай өнгөрөөх гэх мэтлэнгээр гэрээ хилцээр хийх ч юм уу те гарын үсгээд зурах тийм үйл хэрэгүүдэд бол эерэг таатай супер дэжгүй үе бол ялцчгүй 8-аас 16-ны өдрүүд байна. За 10 дахь хаусыг харцгаая. За 10 дахь хаус болох карьер, ажил, мэргэжил, нийгмийн харилцааны асуудлууд дээр мөн адил эхрийн асцендентийн 10 дахь хаус чинь загас тийм учраас бас бархав сайд иргэшээдэг. Адилхан 8 сарын 12-ны сугар гараг бархав сайд гарагтай уулзах нь хүлээн зөвшөөрөгдөх, албан тушаал нэмэгдэх, эсвэл ажилгүй байсан бол ажилд орох ч юм уу, эсвэл ажлынхаа үр дүнг танилцуулж олноос reputation авах ч юм уу гэх мэтлэнгээр ололт амжилттай тийм карьерийн өсөлттэй үе бол 8-аас 16-ны өдрүүд байна. 8-аас 16-ны өдрүүдэд сонгон шалгарах, бусдад таалагдах үйл хэрэг хийх, гэрээ хилцээр хийх, хүмүүстэй уулзаж үйлчлүүлэгч нартай харилцах гэх мэтлэн үйл хэрэгүүдэд эерэг таатай байна. Ерөнхийдөө 8 дахь сарын тунд дэжгүй шүү. За 4 дахь хаус болох хувийн бизнес, хувийн орон зай, оршин суудаг газар, гэр бүл, эцэг их гэр бүлийн гишүүн гэх мэтлэн дотоод сэдвийн хүрээнд харцгаая. 4 дахь хаус нь мөн таны хөтөлдөг влог хаяг, эсвэл таны YouTube хаяг, Instagram хаяг, бизнес аккаунт гэх мэтлэн бүх төрлийн хувийн бизнес бас байх боломжтой байдаг. За 8 сарын 4-нд ангараг гараг, санчирга гарагтай антишн үсгэн. Тэгэхээр 7 сарын 3-аас 8 сарын 7 хүртэл дотоод сэдвийн хүрээнд бол жоохон асуудалтай байна. Гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаа муудах ч юм уу. Эсвэл оршин суудаг газар засвар хийж байгаа юм зүйл эвдрэх ч юм уу. Тэм 50 бус нэрийг харагдаж байна. Ангараг гараг таны 4-р хаус дээр нь байгаа хчилхүү. Ерөнхийдөө бол гэр бүлийн гишүүдтэй харилцаа жоохон хиг ёг хийх гээд байгаа тийм үе байгаа шүү. Тэгээд дээрээс нь санчир гарагийн нөлөө ороод ирэхээр улам л харилцаа муудах, эсвэл гэр бүлийн нөхцөл байдал, оршин суудаг газар нөхцөл байдал улам л хүндэрж гин гэж үзэж болж байна. Эхний 7 хоног бол онцгүй байна. Сэрэмжлээрээ. Өөр тохиолдолд гэр бүлийн гишүүний бие өвдөх, асран халамжлах шаардлага гарах гэх мэтэр нөлөөж болно. За 8 сарын 1 болон 8 сарын 11 бас л бууд гарагийн асуудлууд байгаа. Өмнө нь ярьсанчлан 8 сарын 1 бол 11-нд гэр бүл оршин суудаг газартай холбоотой чухал мэдээлэл, чухал бичиг цаасны ажил, эсвэл гэр бүлтэйгээ мэдээлэл дамжуулж харилцах, эсвэл цусны төрлийн хүмүүстэйгээ харилцах ч юм уу те бас байж болно. Өнгөрсөн 3-7 хоногийн туршид өрнөсөн бууд ухралтын үеэр өрнөсөн гэр бүлийн асуудлууд нь нэг тийш цэгцэрж дуусах болов, нүүх гэж байсан бол нүүж дуусах, нүүх судалгаагаа хийж байсан бол нүүхээр шийдэх ч юм уу те. Эсвэл гэр бүлийн гишүүн гэрээсээ явах ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар энэ нь дотоод сэдвийн хүрээнд өөрчлөлтийг авчирсан байх ёстой. За 8 сарын 15 бол 18-ны аспект бол бууд гараг, ангараг гарагтай сексуал аспект үсгэн 8-аас 25-ны өдөр. Энэ чинь өмнөх 7 хоногоос өгсрүүлээд дахиад 25 хүртэл юм ба штэ. Тэгэхээр энэ үед бас л гэр бүлтэй муудалцах, үл ойлголцох, бас гэртээ элдв анзын эвдрэх, эсвэл засварлах гих мэтлэнгээр бас л замбраагүй байна. Гэр бүлтэйгээ муудалцахаас сэргийлээрээ хэрүүл үүсэхгүй байхыг хичээгээрэй гэж зөвлөе. За 8 сарын 24-нд нар Уранус буюу Тэнгэрийн гарагтай дөрвөлжин аспект үүсгэн 23-наас 26-ны хооронд нөлөөлнө. Энэ үед таны хувьд эрх мэдэл бүхий хүн эцэг их ч юм уу, эхнэр нөхөр эсвэл захирал ч юм уу те хин нэгэнд гинтийн өөрчлөлт, гинтийн үйл хэрэг тохиож магадгүй. Өөр тохиолдолд гэр оршин суудаг газарт бас л юм эвдрэх ч юм уу, эсвэл ямар нэгэн гинтийн үйл хэрэгээр тохиолдно. Гэр бүл оршин суудаг газар эсвэл хувийн бизнесийн хүрээнд гинт нэг юм өөрчлөгдөх, гинт нэг юм эвдрэх ч юм уу, ямар нэгэн төлөвлөгөөнөөс гаднах үйл хэрэгүүд тохиолдох боломжтой байна. 1-7 10 дахь хаус бол дайггүй өрнөж байгаа ч 4 дахь хаус бол нэлээд асуудалтай харагдаж шүү. За 2 дахь хаус буюу хувийн санхүү амжиргааны зардалыг харцгаая. Эхрийн асцендентийн 2 дахь хаусыг эрхшээгч гаргийн сар юмаа. Тийм учраас байнгын
сар хурдан хөдөлгөөнтэй байдаг учраас байнгын хэлбэлцэлтэй байдаг онцлогтой. Энд дурдсан өдрүүд эрэг өдрүүдэд бол материалын үйл хэрэгүүд нь эрэг таатай орлого олох боломжтой ч юм амтай хол идэх гэх мэтлэн нөлөөлнө. Харин болгоомжлох өдрүүд нь илүү их зарлага гаргах ч юм уу жоохон сөрөг байдлаар нөлөөлнө. Давтаж буй өдрүүд нь саармаг буюу сайн муутай өдрүүд юм шүү. Ер нь бол одоогоор бархав сайд гарыг таны 2 дугаар хаваас болов мөнгөний хаваас дээр ирсэн байгаа учраас мөнгөлөг жил болж өрнөжийн дараа жилийн 6 сар хүртэл жоохон мөнгөлөг эсвэл эдэмхий эсвэл хоол хүнсэнд илүү дуртай эсвэл материал өгөх хэрэгтэй илүү их төвлөрж байгаа өргөжинд хэлж байгаа нөгөө талаасаа тэр нь одоо хоол их идэж илүү залхуурах гэдэг тав тухыг хэтрүүлэн эрхэмлэх хандлага бас ирчимж байгаа байж магадгүй юм аа. Тийм бас таргалахаас сэргээлээрээ. Гэтэ мөнгөтэй гэдэг нь сайхан мэдээ шүү дээ. Илбэг. За 8 сарын 1-нд сугар гарыг санчаар гарагтай дөрвөлжин аспект тусагч чинь 31-ээс 8 сарын 5 хүртэл 8 сарын 2-нд болохоор сугар гарыг 70 гарагтай дөрвөлжин аспект тусагч байна. Энэ нь юу гэсэн үг гэхээр магадгүй танд орж ирэх ёстой мөнгө нь жоохон удаашралтай орж ирэхгүй удах ч юм уу жоохон гацалтанд ороод мөнгө нь хязгаарлалтанд орж магадгүй. Гэтэ 70 гарагийн нөлөө нь болохоор таны мөнгөнд жоохон хайхрамжгүй хандах, үрлэгэн байх ч юм уу бодлогогүйгээр сэтгэл хөдлөлтөөр мөнгө худалдан авалт хийх, мөнгө хамаагүй өрөх гэх мэтлэнгээр нөлөөлж байна. Тэгэхээр энэ үед бол чухал худалдан авалт хийхэд тохиромжгүй эхний 5 хоног бол чухал худалдан авалт хийхэд тохиромжгүй мөнгө өрөхөд тааламжгүй үе байна. 8 сарын 12-нд сугар гарыг бархав сайд гарагтай уулзна. Энэ үед чухал худалдан авалт хийгээрэй. Энэ үед худалдан авсан зүйл чинь танд таалагдсан, танд хэрэгтэй зүйл байх боломжтой. 8-аас 16 оны өдрүүдэд бол мөнгө олох, орлого орж ирэх, бэлгэсэлт авах, хамтдаа хоол идэх, хувц сунаар авах эсвэл ямар нэгэн материалын үйл хэрэгүүд нь өргөжинд хэлсэн тав тухтай таатай үе болж өрнөх бололтой. 2 дугаар хаваасаас муугүй байна шүү. Ер нь 8 дугаар сарын турш таны гэр бүл дотоод сэдвийн хүрээнд л жоохон асуудалтай. Бусдаар бол дажгүй байгаа юм шиг санагдаж байна. За ингээд лайк, subscribe дараарай. Тэгээд найзууд руугаа шеэрлээрэй. Асанамт ордоороо үзээрэй гэж заавал сануулж хэлээрэй. Асанамт ордоороо мэдхгүй наз байвал ингэж олд юм аа гэж заагаад өгөөрэй. Тэгээд дараа 9 сарын төлөвөөр уулзцай. Түр баяртай.